Хуулийн цаг нэвтрүүлгийн энэ удаагийн дугаар үзэгч та бүхэндээ хүрч байна. Тэгэхээр манай өнөөдрийн дугаарт хууль зүйн тусалцааны төвийн Дархуул аймаг дахь салбарын ахлах улсын өмгөөлөгч Баярмаа оролцоод байна. Ингээд танд энэ өдрийн мэндийг хүргэе. За баярлалаа. Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргье. За тэгэхээр хууль зүйн тусалцааны тухай хууль бас 2022 оны 10 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн бас хэрэгжихээр болсон байгаа. Тэгэхээр энэ одоо хуулийн өмнөх төлбөрийн чадваргүй одоос яллагчдад одоо үзүүлэх хууль зүйн тусалцааны тухай хуулиас ямар одоо ялгаатай юм бол уг хуулийн бас давуу талыг таас юу гэж харж байна? За төлбөрийн чадварыг ялгагч хууль зүйн тусалцаа үзүүлэх тухай хууль бол бид өмнө одоо 13 оноос хойш батлагснаас хойш мөрдөж ирсэн. Энэ хууль бол одоо энэ хуулиас ямар алгаатай вэ гэхээр шинэ хуулимаар бол маш их өргөжиж бидний одоо өмгөөллийн үйлчилгээ, хууль зүйн тусалцаа үзүүлэх үйлчилгээг бол өргөжүүлж өгсөн байгаа. Энд нэгдүгээр зүйл эрүүгийн хэрэгт бид нэр хохирогчд ордгоо байсан. Энэ удаа бол одоо бидний зарим нэг гэмт хэргийн насан туршаагүй хохирогчд орж байгаа. Орхоор болсон. За иргэний хэрэгд ордог болсон. Энд бол хүүхдийн тэтгэвэр тэтгэмж нэхэмжлэх одоо төлбөрийн чадваргүй одоо нэхэмжлэгчд бид нар орхоор болсон. Захиргааны хэрэгт болохоор үл хөдлөх хөрөг болон газар өмчлөх маргаанд одоо бас төлбөрийн чадваргүй иргэн орох юм бол түүнийг төлөөлж орохоор ийм зохицуултууд орсон байгаа. За үүн дээр бас нэмээд зөрчлийн иргэдээр манайх бас хууль зүйн тусалцаа үзүүлэхээр орохоор болсон. Энд бол хүүхдэд холбогдолтой гэмт хэрэг зөрчилтөөр гарах юм бол орно. За бас энд бас нэг их боломжтой одоо манай дүндөр настан ахмадуудад бас хэрэгтэй юм зүйл заалт нэмэгдсэн. Энд бол ахмад настан хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан иргэдэд олон хүүхдтэй эцэг ихэд бид нэр өрх толгоосон эцэг ихэд бас ордог болсон. Ийм одоо илүү олон хүмүүст одоо илүү олон иргэдэд бид нэр одоо хурж үйлчлэх болсноор энэ хуулиас ялгаатай байгаа. Гадаадын иргэн бас орох уу? Тий, гадаадын иргэн болон харьяалгүй иргэд бас төлбөрийн чадваргүй нотлогдох юм бол орж байгаа. Орохоор болсон. Үн төлбөргүйгээр үн төлбөргүй бүгд л одоо үн төлбөргүй хууль зүйн тусалцааг авахар болж байгаа юм. Тэгэхээр улсын өмгөөлөгчийн бас хэрэгжүүлдэг үйл ажиллагааны талаар бас та ярихгүй юу? Тэгээд хуваарь өмгөөллийн үйлчлэгээ үзүүлдэг өмгөөлөгчдөөс бас ямар одоо ялгаатай юм лөө? За улсын өмгөөлөгчид бол одоо хууль заасныхаа дагуу хууль зүйн тусалцааг үн төлбөргүй үзүүлэх үүрэгтэй. За тэгээд тэр одоо үүргээ хэрэгжүүлснийхээ төлөө төрөөс цалин хүйс авч ажиллах. За төрөөс мөн одоо ажиллах нөхцөл баталгаагаар хангаж байгаа юм өмгөөлөгч нар байдаг. За хувийн өмгөөлөгч бол мэдээж хэрэг тухайн ямар нэгэн хүний одоо иргэнд үйлчлэхдээ тухайн гэмт хэрэг болон ажиллагааныхын явцаас болоод тусдаа янз бүрийн хэмжээтэй төлбөрийг л авч байгаа. Манайх бол ямар ч үйлчлэгээ үзүүлсэн төлбөр авахгүй, хууль зүйн зөвлөгөөг бол бүх талаар нь үн төлбөргүй үзүүлж байгаа. Зөвлөгөө өгтөө бол Тэгэхээр ийм үү. Улсын өмгөөлөгч болохын тулд бас хаана хандаж шийдвэрлүүлэх боломжтой юм. За өмгөөлөгчийн тухай хууль болон хууль зүйн тусалцааны тухай одоо хууль заасны дагуу өмгөөлөх сонгон шалгаруулах одоо зарладаг. За ийм тохиолдолд бол хоёр нөхцөлийг бүрдүүлсэн байх ёстой. Өмгөөлөгч бол одоо Монголын өмгөөлөгчтэй холбооны өмгөөлөгчийн нэгдсэн санд бүртгэлтэй байх ёстой. Өндөр насны тэтгэврт насанд хүрэх насанд хүрээг байх ёстой. Ийм хоёр нөхцөл бүрдсэн байхад бол хуульч бол улсын өмгөөлөгч болох сонгон шалгаруулалтанд бүртгүүлэх боломжтой. Тэгэхээр улсын өмгөөлөгч нь одоо бас төрөөс цалин авч төлбөрийн одоо чадваргүй иргэдэд хууль зүйн зөвлөгөөг өгнө гэж таас ярьлаа шүү дээ. Тэгвэл одоо улсын өмгөөлөгчтэй одоо хариуцсан ажилдаг байгууллага ерөнхийдөө байт юм болов уу? Одоо байдаг бол энэ байгууллагын үйл ажиллагааны талаар бас дарханчуудаа мэдээлэл тавихгүй. За бидний удирдлага бол хууль зүйн тусалцааны төв Улаанбаатар хотод байрлалтай ажилладаг. За хууль зүйн тусалцааны төв нь болохоор хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын харьяанд төлбөрийн чадваргүй иргэнд үн төлбөргүй хууль зүйн тусалцаа үзүүлэх ажлыг зохион байгуулах юм бүхий одоо тийм байгууллага. За хууль зүйн тусалцааны төв нь одоогийн байдлаар одоо хууль зүйн дотоод хэргийн сайд, сангийн сайдын хамтарсан 2016 оны одоо тушаалаар нийслэлийн 8 дүрэг, 21 аймаг, хүн ам олон төвлөрсөн 2 сум, нийт 31 салбартаагаар 72 өмгөөлөгч болон албан агчтайгаар ажиллаж байгаа. За хууль зүйн тусалцааны төвийн одоо нийт өмгөөлөгчид 14 оноос эхлээд ажиллаж ирсэн. 14 оноос одоо 21 оны байдлаар бол 20,000 гаруй хүнд бол гэмт хэргийн үйлдсэн 21 орчим төлбөрийн чадваргүй холбогдогчид үн төлбөргүй хууль зүйн тусалцааг үзүүлсэн байгаа. 72,000 орчим иргэнд хууль зүйн зөвлөгөөг үн төлбөргүй өгсөн байгаа. Бүх төрлөөр иргэн ирүү
захиргааны бүх төрлийн хэрэгээр бид нар үн төлбөрөө зөвлөгөө өгч байгаа. За хууль зүйн тусалцааны төвлөл одоо ийм байдлаар Америкийн нэгдсэн улсын Нью-Йорк хотод төвтэй олон улсын эрх зүйн сан холбооны Герман улсад одоо улсын хаанч сайдлын сангийн Монгол дахь төлөөлөгчийн газар бүгд найрамдах Хятад улсын хууль зүйн тусалцааны төв, Япон улсын хууль зүйн тусалцааны төв, за олон улсын хөгжлийн эрх зүйн байгууллага зэрэг олон улсын байгууллагатай харилцаатай ажиллаж байгаа өнөөдөр хүртэл. Тэгэхээр хөдөлмөрийн чадваргүй за Тархуул аймгийн иргэд маань хаануудаа хандаж бас илүү нэг дэлгэрэнгүй мэдээллийг өргөхөд авах боломжтой юм бол. За манай хууль зүйн тусалцааны төвийн Тархуул аймаг дахь салбар Дархан сумын 7 дугаар багийн багт байрладаг шинэ зах дотор нийтийн үйлчилгээний төв гэж байгаа. Одоо бидний хэлс авсан нэг цонхны үйлчилгээний дотор тусгай өрөөтэй 2 өмгөөлөгчтэйгээр үйл ажиллагаа явуулж байгаа. Одоогийн байдлаар тэнд үйл очиж үйлчилж болно. За шинэ хууль батлагцаар бол манайх өргөжөөд нэг ахлах өмгөөлөгч, 2 улсын өмгөөлөгч, нэг туслагтай болох юм оронтойг бол төлөвлөж байгаа. Ингээд бид нэр бүх иргэний хэрэг, эрүүгийн хэрэг, захиргааны хэрэг бүх хэрэгүүдэд бол одоо ингээд өргөнөөр оролцохоор болсон учраас оронтойгоо нэмэхээр төлөвлөж ажиллаж байгаа. За тэгэхээр ерөөхдөө бас өнөөдрийн хуулийн цаг маань хууль зүйн тусалцаа үзүүлэх тухай хуулийн талаар бас илүү дэлгэрэнгүй мэдээллийг ерөөхдөө бол иргэдэд өгөх зорилготой байгаа. Тэгэхээр яг энэ хуулиар одоо яг ямар иргэнд улсын өмгөөлөгч хууль зүйн тусалцааг одоо яг үн төлбөргүй үзүүлэх болсон талаар мэдээлэл дахиад нэг өгөх үү? Одоо шинэ хуулинд бол бид нар зөвхөн ганцхан гэмт хэр хийсэн ялагдагч үйлчлдэг гэсэн бэл одоо шинээр одоо 10 сарын 1-ээс үйлчилж эхлэж байгаа хуулиар бид нар эрүүгийн иргэдэхэд одоо 12 дугаар бүлэг буюу хүний бэлгийн эрхчлөлөө халдшгүй байдлын эсрэг гэмт хэргийн хохирогч нарт төлбөрийн чадвар үйл оролцсон. Мөн тухайн хэргийн одоо хохирогч болох 18 насны дөрвөө бүх хүүхдүүдэд оролцсон. За 14-р бүлэг буюу ялгарлан гадуурхах гэдэг гэмт хэрэг байдаг. Түүний бас хохирогчд оролцсон. За 16-р бүлэг буюу хүүхдийн эсрэг гэмт хэргийн хохирогчд оролцсон. За тэгээд мөн эрүүгийн хуулийн 11-ийн 7-р зүйл гэр бүлийн хүчирхийлэг зүйл анги гэдэг. Энэ зүйл ангийн хохирогчд бас оролцохоор болсон. Бид нар хохирогчд ерөөсөө оролцдог байсан бол одоо олон хохирогчийн одоо төлбөрийн чадваргүй олон хохирогч болон 18 насны төрөөгүй бүх хүүхдүүдэд үйлчлэхээр ийм хуулинд батлагдсан байгаа. За мөн үүнээс гадна хүүхдийн тэтгэлэг гаргах нэхэмжлэх төлбөрийн чадваргүй оролцохоор болсон. За дээр ярьсан шиг үйл хөдлөх хөрөнгө болон газар өмчлөх эрхэн зөрчигдсөн захиргааны хэргийн оролцогчид оролцохоор болсон. За зөрчлийн тухай хуулийн 5-4 бүрэг гэр бүлийн хүчирхийлэл 6-гийн 2 буюу хүүхдийн эрхийн зөрчсөн тохиолдолд орохоор болсон. За үүнээс гадна гэрчид орж байгаа гэрч хоригчийг хамгаалах одоо тэр хөтөлбөрт орсон төлбөрийн чадваргүй иргэдийг бид нар бас өмгөөлөгчөөр нь оролцохоор болсон байгаа. За ахмад нассан хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан иргэдэд бас орохоор болсон. За төлбөрийн чадваргүй гадаадын иргэн болон харьяалгүй иргэдэд төлбөрийн чадваргүй бол бас орохоор болсон байгаа. Ингэж маш их өргөцсөн байгаа манай хуулиар. Одоо энэ хууль маань 22 оны 10 сарын 1-ээс эхлээд бас хэрэгжиж эхэлнэ тийм ээ. Тийм энэ шинээр батлагдсан хууль зүйн тусалцааны тухай хууль маань 2022 оны 10 сарын 1-ээс хэрэгжиж эхлэж байгаа. За баярлалаа. Тэгэхээр улсын өмгөөлөгч сонгоо авах бол ямар одоо бас шалгууртай байд юм бол хүндрэлтэй асуудал байд юм болов? За улсын өмгөөлөгч авахын тулд тусгай шалгуурууд бол байгаа. Энэ юу вэ гэхээр нийгмийн халамжийн тухай хуулийн 3.1-2 заасан нийгмийн халамжийн дэмжлэг тусалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүн буюу одоо хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын 18 оны тушаалаар баталсан амжиргааны төвшний 409 оноос доош оноотой хүмүүс бол оноод багтсан хүмүүс бол манад үйлчлүүлэх тийм одоо юу батлагдсан байгаа. За одоо өрхийн мэдээллийн санд одоо бүртгэгдээгүй, судалгаанд ороогүй хүмүүс бас маш их байдаг төлбөрийн чадваргүй. Эдгээр хүмүүс болохоор тухайн иргэний өөрийн өргөдөл, баг сум, хорооны засаг даргын тодорхойлт одоо түүнийг нотолсон баримтаа авчрах юм бол бас бид нар үйлчлэх боломжтой байгаа. Өмнө нь одоо амжиргааны түвшнээс доогоор одоо энэ байдлыг бид нар халамжийн газар руу явуулж өөрсдөр нь авахулдаг байсан. Одоо манад шинэ одоо мэдээлэл солилцооны хур систем бид нар нэвтэрснээрээ одоо өөрсдөө шууд хур системээр орж тухайн хүний регистр хийснээр бид нар өөрсдөө тэр хүн манад үйлчлүүлэх боломжтой байна уугүй гэдгийг бол тодорхойлдог болсон. Энэ бол амар болсон байгаа. Хуучин бол өөртөө халамжийн газар явж ирсээр л бас цаг хугацаа их алддаг гэсэн. Одоо шууд манад хандах боломжтой байгаа. За мөн манад нэг ийм
юу одоо бас нэг систем үйлчилж байгаа. Ийм Монголигаар ороод мөөлөгч авах тухай хүсэлтээ өөртөө гаргаж болно. Тэрэн дээр бүх одоо тэр төлбөрийн чадваргүй юу гэдэг өөртөө ингээд тэр асуултанд хариулаад тохирохолвол мөөлөгч авах тухай юу нь гарч ирж байгаа. Зөвшөөрөл нь гарч ирж байгаа. Ийм олон дэвшилттэй системүүд маань үйлчилж байгаа. Тэгэхээр төлбөрийн чадваргүй гэж ямар иргэнийг ерөнхийдөө бас хэлэх юм бол тухайн үед бол судалгаа ерөнхийдөө явагдсан судалгаанаас бас мэдээллийг авах боломжтой гэж хэлсэн. Тэгэхээр судалгаанд хамрагдаагүй үлдсэн хэрвээ иргэд байвал энэ одоо төлбөрийн чадваргүй гэдэг юунд орох болов яах юм бол. За энд бол нийгмийн халамжийн тухай хуулийн 3.1-2-т зааснаар одоо судалгаанд хамрагдаад 409 оноо 679 босго онооноос доогуур оноотой хүмүүс л манайд хамрагдах ёстой. Ер нь бол хуулиараа. Гэтэл зарим хүмүүс судалгаанд хамрагдаагүй явдаг. Тэгсэн мөртлөө одоо оршин суух газаргүй, ойрх оронгүй ийм хүмүүс бас таарлддаг. Энэ хүмүүс бол өөртөө өргөдлөө өгөөд өөртөө ийм төлбөрийн чадваргүй гэдгээ нотлох баримтаа бүрдүүлээд багийн дарга, хорон даргаасаа тодорхойлт авчраас бас хамрагдах боломжтой байгаа. За баярлалаа танд. За баярлалаа. За тэгэхээр өнөөдрийн хуулийн цаг нэвтрүүлгээр үзэгч та бүхэндээ бид хууль зүйн тусцаан тухай хуулийн талаарх шинжилсэн мэдээллийг үзэгч та бүхэндээ хүргэлээ. Дараагийн хуулийн цаг нэвтрүүлгээр иргэн уулзъя баяр таа.